За бүгдийн амгалан хэлтэй. За Борчин Жидун хүн зогссон хэсгээсээ үргэлжлүүлээд. За бид нар шинжийн дамаг ихэлсэн. За дамаг болвол бурхан болоход бол сайхан сэтгэл төдийгээр хангалтгүй маа. Бидний одоо номыг үз судлах хэрэгтэй. Гэсэн за тэн дээр бол үзэл судлах зүйл нь бол тэгчингийн дамаг юм гэсэн тийм ээ. За тэн дотор бол жуу ганлан ямба, юл ганлан ямба тэргүүтээ за нэлээд дамаг дээр бол нэлээд олон зүйл ярьсан тийм ээ. Тэгээд тэгчин дамагын овоо тэгчин дамаглаа янаад домбын дамагдан дэсүүдэмбийн дамаг. За нэг нь бол домбын дамаг гэдэг нь бол урд нь олдсон эрдмийг бол зоройтуулахгүй дээш наривдуулах альцсан сургаалыг бол домбын дамаг. Жесүүдэмбийн дамаг гэдэг нь бол урд нь олоогүй эрдмийг бол шинээр олох тухайтай альцсан сургаалыг бол Жесүүдэмбийн дамаг гинэ гэсэн тийм ээ. За тэгээд өнөөдөр Дэрдэн тэгчинжийн дамаглаа намба жүр шатнаад дэ нам жида уушна. За ондогжинд дүвдэн ба намданы тэргүүтээ тийм ээ. Айлсан намба жүү тэгчингийн дамаг дотор бол 10 байдал байна. За энэ нь ямар байх юм бэ гэхээр дэла дамбу дуарангийн овуула домбын дамаггийн вандуу заднаа доолоо сүнцүүлнэ гэж. Дуарангийн овуу гэдэг нь дуа гэдэг маань дүвдэн ба намданы гэдэг нь дуа. Тэр дуа гэдэг нь бол их үлгэний одоо зам мөрийг хэлж байгаа. Дуарангийн овуу өөрөө дембаны хоёр үннийг хэлж байгаа. За тэгэхээр бол дини буюу үнзүв демба дондом дембаг бол ондогжинд тайлбарлахдаа дүвдан гэдэг үгээр л тайлбарлах тийм ээ. Дүвдан демба намданы гэдэг нь дүвдан гэдэг дуа. Дуарангийн овуула домбын дамаггийн вандуу заднаа гэж. За дуа буюу тэр лам их хөлгөний зам мөр. Түүний мөн чанарыг одоо айлцсан тэр сургаал нь бол доолоо сүнцүүл. За бурхан багшийн одоо судраас зарилгэлсэн ёс нь ямар юм бэ гэхээр за энэ одоо судраас иш татаж үзүүлж жумдаан дала цэдэн дамба шэри бүүс толва жанчул симба симба чумбо шэрвжин паралду чимбада жадар жадваржа шэ шүви лэндүү гэж тийм ээ. За шэри бүү бурхан багшаас асууж байгаа. Жанчул симба нар шэрвжин паралду чимба. Шэрвжин паралду чимба буюу бэлгийн одоо бэлэг брамид бол ямар мэт одоо суралцах юм бэ? Яаж одоо хийх юм бэ? Хэмээн асуусны хариултанд бол бурхан багш юу гэж хариулсан бэ гэхээр жумдаан дайжин газалва. За зарлиг болгохтой. Шари бүү дела жанчу сэмба сэмба чумбо шэрвжин паралду чимбала жодвинцэ жанчу сэмба нит ёшинду жанчу сэмба нит яндагур жесу метон гэж. За шэрибу жанчу сэмба сэмба чумбо шэрвжин паралду чимбала жодвинцэ жанчу сэмба нит ёшинду жанчул симбанид яндагур жесу метон гэж. За умаар анжиду ёсонд бол дон дамбар жесу метон. Дон дамбар жесу метон. Яндагур жесу метон гэдэг нь дон дамбар мадуа. Умаар анжиду ёсонд бол одоо юмсын одоо оршихуйг шинжлээд бол раншинжис дуа юм байна гэдэг. Раншинжис дуа юм байна. Раншинжис дуа гэдэг хэдий раншинжис дуа гэж байгаа боловч жигд баралжийн даг тэргүүтэй жигдэн думан овооны дан барилвэчэр гэсэн тийм ээ. Жигд баралжийн даг тэргүүтэй зүйлээр шинжлээд үзэхээр олддгоо. Тийм учраас дон дамбар мадуа гэж арлж. Дон дамбар мадуа юм байна гэж. За тэгэхээр жанчул сэмбанид яндагур жесу метонго жанчул сэмбийн мин нид ёшиндүү гэж. За жанчул сэмбийн нэр одоо ёшиндүү жанчул сэмбийн мин яндагур жесу метонго гэж. За мөн түүнтэй адилхан цорвоодон, дүшидэн, дүжидэн, намбар шива яндагур жесу метонго.
жожжон жодлаа, мижижжан мижуд, жэ яндагуур жесү метон оо хэмээх тэргүүтэн хийгээд гэж. За тэгэхээр энэ худрын энэ хэсэг бол юу үзүүлж байгаа юм бэ гэхээр а бодисатва нар бол жанчуу симба чимбу гэсэн шүү дээ тий. Их хөлгөний бодисатва нар бол баг хөлгөнийхоос бэлгүүний хувьд бол илүү юмаа гэдгийг үзүүлж байгаа. Нэгдүгээрт бэлгүүний хувьд илүү юмаа. Черв чадвар пагва гэдэг. За энэ бол ингээд одоо доор ингээд тайлбарлаад явна. Тэгэхээр энэ хэсгийг бол худрын нэгдүгээр хэсэг гэдгийг нэр томьёогоор гарах юм шүү. Тэгэхээр тэрийг анхаараарай. За энэ одоо тэр юу лээ? Жумдан дайла цэдэн дамба шэрэв солва гэдгээс ахуулаад энэ янда гуржээсү метон оо хүртэх нь бол ингээд худрын одоо нэгдүгээр хэсэг тоцсон дамбуу гэж. За химээх тэргүүтэн хийгээд за мөн цааш нь шэрэв галдэ дамбуулын дэр гэлэн шэрэвудан Монголживүү давуу шатаги ганва дэдадэ гэж. За шаривуу галдаа замбууланд гэлэн шаривуудан монголживүү гэдэг. За энэ шаривуу монголживүү хоёроор төлөөлүүлж юу үзүүлж байгаа юм бэ гэхээр баг хөлгөнийхнийг үзүүлж байгаа. Шаривуу монголживүү хоёр бол нянтойнууд тийм ээ нянтой. Нянтой дажимба. Тэгээ баг хөлгөний одоо бодгаалууд. Баг хөлгөнийхнийг үзүүлж байгаа. Тэгэхээр Берна, Дамбуун цаллам, Одман цаллам, Урам шингийн цаллам, Мегман цаллам, Брэжи шинам, Дэлжийн цалдар Ёнсуу гангуур жүрж аанс. За хэрвээ баг хөлгөнийхэн замбууланд ингээд дүүрэн байх юм бол тэр нь одоо жишээлх юм бол Дамбуун цал гэж байгаа. За энэ Дамбуун цал гэдэг нь бол зигс гэж ургамал байгаа шүү дээ тийм ээ. Одоо нуур устаа газрын одоо хөвөөгөр ургасан байдаг. Дамбуун цал, Одман цал. За бас тийм үйт ургамал улсны нэг төрөл юм. Одман цал. За бурам шингийн цал гэж. За бурмын модны цэцэрлэг юм уу? Мегман цал гэдэг нь бол хулс. Брэжи шин ам гэдэг нь бол үр тарианы одоо ийм тариалан тийм ээ тутлагын талбай гэдэг. Брэжи шин ам. За мөн дил гэдэг ийм будааш гэж жижиг юм байгаа шүү дээ. Дилийн одоо цэцэрлэг адил Ёнсуу гангуур жүрж аанс гэж. За огоот дүүрэх болно гэж. Ядагийн шэрв гаянба динис гэж. За тэдгээрийн одоо бэлгүүн болвол тэдгээр гэдэг нь бол шарэвүү монголживуугаар төлөөлүүлсэн баг хөлгөнийхний бэлгүүнийг хэлж байгаа. Баг хөлгөний. За тэгэхээр энэ дамбуун цал гэдэг нь бол зүгээр энэ Берна гэдэг үлгэрлвэс гэсэн шүү дээ. Энэ жишээ багхгүй юу жишээ. Утга нь юу юм гэхээр дамбуун цал гэдгээр юуг үзүүлж байгаа юм гэхээр Нянтойчийн жорлом додыг үзүүлж байгаа. Жорлом дотор дөрвөн одоо ирэмб дараа байгаа шүү дээ. Жорлом дод, зэмүү, соба, чойчог гэдэг. Тэгээд дамбуун цал гэдгээр бол жорлом додыг үзүүлж байгаа. Баг хөлгөний жорлом дод. Одмон цал гэдгээр бол жорлом зэмүү. Жорлом зэмүүг үзүүлж. Бурамжийн шин гэдэг нь бол бурам шингийн цал гэдэг нь бол жорлом соба. Мегман цал гэдгээр бол жорлом чойчог. За энэ ихний дөрв бол ингээд жорломын одоо дөрвөн үе шатыг бол дотор нь ингээд энэ дамбуун цал, одмон цал, бурам шингийн цал, мегман цал гэдгээр ингээд төлөөлөл зүүрлүүлж байгаа. За брэжи шин гэдэг нь бол тонломыг үзүүлж байгаа. Нянтойжийн тонлом, баг хөлгөний тонломыг. Дэлжийн цал гэдгээр бол гомлом. Баг хөлгөний гомломыг ингээд төлөөлүүлж үзүүлж байгаамаа. За эдгээрийн шэрэв нь бол яах нь вэ? Эдгээрийн шэрэв бол эний Ядагийн шэрэв гаянба эний жанчуу симба чумбу нинжиг шэрэвжийн паралдуу чимбала жодвин гэж. За тэгэхээр баг хөлгөний Нянтойгийн одоо шэрэв бол бодисатва их хөлгөний одоо бодисатва нарын нэг өдөр шэрэвжийн паралдуу чимба жодвин гэж тийм ээ. Одоо хоосон чанарыг бясалгасан бэлэг брамидын 100 хуваасны нэгдэнч бол ойртож очихгүй маа гэж. 100 хуваасны нэгдэнч ойртож очихгүй маа. 1000 хуваасны нэгдэнч ойртож очихгүй маа. За жива жаийн чарьян нёвр медо гэж тийм. Жива донгийн чарьян нёвр медо гэж.
мөн бэр ям метод, жүр ям месодо гэж. За зүүрлэлч бол байхгүй, мөн уг шалтгаанд нь ч бол ойртож очихгүй маа гэсэн ийм судрын үг. Тэгээ баг хүлэгний одоо шеров болвол их хүлэгний болвол одоо хаанчгүй маа л гэсэн санаа шүү дээ, тийм ээ. 100 хуваасны 1, 1000 хуваасны 1, аа 100,000 100 гэдэг тэрбумын ч ойртохгүй гэсэн. Тэгээ жава дон гэхээр хэд вэ? За ийм одоо олон хуваасан ч гэсэн болвол одоо тэрний 1% ч болвол тэнцэхгүй гэсэн. За зүүрлэлч байхгүй, уг шалтгаанд нь ч бол ойртохгүй. За яагаад вэ гэхээр жи чиршэна жанчуу сэмба чумбо шэрв нэмжиг гомбын шэрв нээс. За их бодисодва нарын нэг өдөр бэлгүүнийг хоосон чанарыг бясалгасан бэлгүүнийг одоо бясалгасан тэр бэлгүүн нь бол Сэмжаан тамжид нянганлан давын чир юм аа. Хамаг амьтныг муу гаслангаас битгэхийн тухайтад юм аа. Харин баг хүлэгнийхэн болвол зөвхөн өөрийгөө муу гаслангаас гэтлэхийн тухайтад зовлонгоос гэтлэж нирваанд очих. Ийм одоо сэтэл нь ийм учраас бол хаан чумаа л гэх тийм ээ. Харин бодисодва нар бол хамаг амьтны тусын тухайтад одоо шерв бясалгаж байгаа. Шервжийн парчин бясалгаж байгаа учраас бол ийм одоо агуу гайхамшигтай гэсэн. Шервний Сэмжаан тамжид нянган дандавын жир шуга янда шээс. За доцсон нэвүү дээс гэж. За энэ шээ сүн хүртэл энэ бол хоёрдугаар одоо судрын хэсэг юм байна. Түрүүний одоо шээ сүн гэдэг энэ жээ сугдан гэдгээс шэрибүү галдэ замбуулн дэр гэдэг энэ дамбуун цал одмаан цал гэдэг жорлом дод юм уу собо чойчог тэгээд тэгмэнгийн буюу нянтойгийн тонлом гомломыг үзүүлсэн. За энэ хоёрдугаар хэсгийн одоо хоёр дахь энэ судраар бол одоо юу гэх юм бодисатын одоо зам мөр бол баг хүлэгний зам мөрөөс бол тав чадваржиндан дамбай тий аргын талаасаа бол одоо үлэмж илүү юм ялгамжаатай юм гэдгийг харуулж байгаа. За ийм судны одоо судрын хэсэг бол шерв чадваржиндан дамбай тийм ээ. Жанчулсанба ёшинду жанчулсанба мин яндагур жесү мэт мин ёшинду жанчулсанба мин яндагур жесү мэт их тэргүүтэ гарсан нь бол шерв чадваржиндан. Одоо хоёрдугаар хэсэг одоо тэр жорлом дод юм уу собочооч тэргүүтээ гомлом гэдээ үзүүлж байгаа энэ хоёрдугаар судрын үг бол ингээд тав чадваржиндан дамба гэдгийг нь бол үзүүлж байгаа юм. За доцсон нэвүү дээс гэж. За энэ хоёр хэсэг энэ судар үгээр тэгчинжийн дүүа буюу их хүлэгний зам мөр. Их хүлэгний дүүа бол тэгмэнгийн дүүагаас тавшийн нийжин гона чадвар пагвар дэндэ гэж. За тийм үү? Баг хүлэгний одоо зам мөрөөс бол арга бэлэг хоёрын үүднээс үлэм жилүү гэдгийг үзүүлж байгаамаа. За нэгдүгээр доод дамбуугаар нэгдүгээр одоо тэр судраар бол хэсэг үзүүлсэн судраар бол шерв чадвар жандан дэмбийн гона чадвар пагваа. Доон нивагаар бол хоёр дахь судраар бол тав чадвар жандан дэмбийн гона чадвар пагвар дэмбич. Дамбуу дөвдөө. За шерв чадвар жандан дэмба гэдгийг бол яг юу гэж баталж гэнэ үү гэхээр жанчулсанба ёшинду химэх хийгээд жанчулсанби мин ёшинду химэхэр хүнзүв дэмбала мэндавын зүйл. Хүнзүв дэмбага тийм ээ. Хоёр үнний дотроос хүнзүв дэмбагаас бол хитрхгүй гэсэн энэ ёсыг үзэж байгаа. За жанчулсанби мин яндагур жесу метонго химэх тэргүүтэр бол дондом дэмбала мэндавын зүйл дам бичрэр. За ингээр бол дээрх судраар бол шерв чадвар жандан дэмба буюу дэмбаны хүнзүв дэмба дондом дэмба гэдгийг бол үзүүлсэн сургаал нь энэ байна. Нява дөвдөө тав чадвар жандан дэмба гэдгийг жанчин нинжиг ширчин лажудвын шервдээ гэж. Жанчин гэдэг нь бол жанчулсанба чимбу гэсэн үг тийм. Их бодисодва бол нэгэн өдөр ширчин лажудвын шерв бол шервдээ цал дүг
цал дүг даван догвоолоо найвын нёнтойжийн шеруула чадвар пагвар дембичэртэй чадвар пагвар. За тэр бол одоо тэгмэнгийн одоо тэр 6 одоо тэр дамбуун цал, мигман цал те зигс, булас за тэр нөгөө бурам юу илээ? Аа арай тал ба одоо брэжийн шин дэлжийн цал, дэлийн одоо тэр талбай цэцэрлэг гэх шиг. За гих мэтлэн ийм 6 зүйлийн одоо үзүүлсэн. Түүнээс бол яг нь энэ цал даван тэр өвдө цал дүг даван догвоолоо найвын гэж. Догвоолоо найвын нянтойжийн шеруула чадвар пагвар дембичэрдээ гэж. Их хөлөгний одоо зам мөрөд бол тэгмэнгийнхаас буюу нянтойгийн одоо шервас бол үлэм жилүү гэдгийг үзүүлж байгаамаа. Тэгээ пагва 5 живангийн юм бичэр гэж. За тэр пагва буюу чадвардуу пагва тийм ээ. Энэ чадвардуу үлэм жилүү гэдэг нь бол аргын талаас нь арга гэдэг нь бол тав чадваржиндан дэмба буюу Сэмжаан тамжид ёнсун янган дайва. Хамаг амьтныг муу гаслангаас одоо гитлэгийн тухайтад шерв бясалгаж байгаагаа бол юу юм аа. Тэр талаас нь 5G вангийн чирэг аргын ирэхээр бол чадвардуу пагва маа. Хооноор методтэй гэж. За үгүй ээ гэж. Тэ методтэй нянтолоод донид догва ёвичэр шана жом мэддээ гэж. За хажиг бол юу гэж юм тийм биш ээ. Юунд нянтод ч гэсэн хоосон чанарыг одоо онсон бэлгүүн бол байгаа шүү дээ гэхээр гимгүй ээ тийм ээ. Тэр байлаа гэдээ бол тэр одоо миний хэлсэн буруудаад байгаа юм байхгүй гэсэн санаа шүү дээ тийм ээ. Жом мэдээ. Ёж жаанс. Нянтоло донид догва ёж. Тэгчинжийн дуаны тийм ээ. Тэгчин их хөлгөний дua бол шид үжава. Сэмжаан тамжид ёнсун янгандаа даваадан гэж. За гол одоо тэр зорилго хойлон одоо бясалгаж байгаа тэр их хөлгөний одоо зам мөр гэдэг чинь болвол хамаг амьтныг огоот одоо муу гаслангаас итгэхийн тухайд аа. Мөн яг үхээр Харалду чимба дүг ёнсуу зогваадан гэж. За мөн одоо 6 брамид бол огоот төгссөн юм аа. Өглөг тэргүүтээ 6 байгаа юм байна. За тэгээд эцэст нь үр дагаварт нь бол чойжигүү товын цанижин юм бадан гэж. Тийм ээ. Амын лагшинг олох, бурхны хутгийг олох ийм бэлэг чанартай. За жорвоодон догвоо цанваа гэж. Жорвоодон догвоо цанваа. За жорвоо гэдэг нь бол одоо юу гэнэ? Жорвоо гэдэг нь бол тэр аргын тал юм. Тэ хамаг амьтны тэр 5G чааг нь бол жорвоо гэж нэрлэдэг. Жорвоодон 5G чаа. Догвоо цанваа гэдэг нь бол шерв цанваа гэсэн. Шерв. Тэгэхээр 5 шерв хоёул ингэ арга бэлэг. Арга гэдэг нь бол хамаг амьтны тусын тухайд гэсэн тэр нэгүүлсэнгүй сэтгэл тав. Догвоо гэдэг нь бол тэр амьтны тухайтад бурхны утгийг олохын төлөө бол хоосон чанарыг илт болгоосон бэлгүүн тийм ээ гол одоо төлөөлөл нь бол тэр шүү дээ. Шерв. Тэгээд жорвоодон догвоо гэдэг нь 5 шерв гэж ойлгох нь тийм 5 шерв. 5 нь бол одоо жанживжсэн догвоо гэдэг нь бол донид онсон дуудагын шерв. Энэ хоёрыг одоо бүртгэхийн үүднээс бол чөө шидэн дүү тийм ээ дээрх нь дөрвөн зүйл бол луга төгс ийм анхааран авлага болж байгаамаа гэж. Шидүүж аваа Сэмжаан тамжид ёнсуул янган дайваа 1 Харалду парчин дүг ёнсуу зогваадан 2 Брэв чойжигүү товын цанижин ямба ингээ 3 тэгээ жорвоодон догоо цанваа гэсэн энэ дөрвийн үүднээс бол ийм дөрвөн зүйл луга төгс ийм анхааран авлага буюу одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил нь ийм учраас бол юу гэж байна. Их хөлгөний одоо дua буюу тэгчин dua бол тэгмэнгийн нянтойгийн дуагаас бол чадвар пагва юмаа. Нянтой бол хэдийгээр хоосон чанарыг онсон нянтойнууд байдаг боловч энэ дөрв бол бүтээгүй маа гэх юм. За нянанла. За энэ тухай бол нийтэн нянанла Сэмжаан тамжид ёнсун янганлаан даваадан Харалду чимбодуг ёнсуу зогваадан чойжигүү товын цанижинжин чидүж аваадан. За мөн жорвоодон догва ховис эн дэва ино шэсүм. За яг саяны дөрөв энэ чөши бол цанваа юм аа гэдгийг бол нянанд бол зүйлсэн байгаа.
харуулж байна тийм ээ. За шээсүн бичээр гэж хэмээн зарлав. За оноо нянтойжийн дүүадэ цал дүгийн бэдэн би жумсан гаян шинаас. За тэгэхээр түрүү нь бол тэр баг хөлөгний одоо зам мөр буюу нянтойжийн дүүа бол 6 одоо тэр цэцэрлэг лугаа адил хэмээн жишээлж үзүүлсний учир шалтгаан нь юу юм бэ гэвэл тэр нөгөө дамбуун цал, одмаан цал юу лээ бурам шингийн цал энэ төргээ гарсан шүү дээ. За тэрний одоо ээж үндсэн ёдтэй гэж. Түүний учир шалтгаан бол юу юм бэ гэхээр тэгмингийн догвын чөд дүг ёдвис дээд цом би чидүү юм бэ гэж. За тэгмингийн догрог буюу тэгмингийн догвын чö баг хөлний одоо шерв тал тийм ээ бэлгүүний тал догрог буюу онж таньж мэдэх тэр язгуур зүйлд нь бол 6 одоо зүйл байдаг учраас түүнийг төлөөлүүлж бэлэгдэхийн тухайтад тэр 6 цэцэрлэгээр бол үзүүлсэн юм аа гэж юм бичээр хоноор шари будан тэгминжин чö дүг гэж байгаа энэ чö дүг 6 ном гэдэг нь бол жорлом ши бахна шүү дээ жорлом ши жорлом дод юм уу собож хожиг жорлом дотор 4 одоо ийм хэсэг байгаа тэр 4 дээр нь тэгмингийн одоо нянтойгийн тонлом гомлом гэдэг ингээд 6 болж байгаа шүү дээ тийм ээ. За энэ 6-аг бол төлөөлүүлж тэр 6 цэцэрлэгийг хийж байгаа гэж. Оноор шари будан монголжибүний тэгминжийн догвын чөдүгла найвар таал гэж. За шарибу монголжибү гэдгээр төлөөлүүлж одоо тэгмингийн юг үзүүлээд байгаа шүү дээ. Энэ хоёр маань өөрөө нянтой одоо нянтой замаар орсон юм учраас бол энэ хоёрыг төлөөлүүлж нэрийн дурдж болж байгаа шүү дээ. Шарибу монголжибү гэдэг нь бол хоёр хүний нэр тийм ээ. За тэгэхээр шарибу гэдэг чинь шаригийн хүн юу ээжээрээ ийм хүн юм билээ шүү дээ тий. Энэ бол шари гэдэг байсан. Тэгээ шаригийн хүн. За шари будан монголжибү хоёр бол тэгминжийн догвын чойдуглаа бол найваа юм аа гэдэг тий. Тэгминжийн догвын чойдог буюу жорлом дод юм. Нянтой жорлом дод юм уу собо чойчиг гомлом гэдэг бол оршсон юм аа. Найвар. Шари будан монголжибү шэ мөнэ тэгминжийн чойдугдан цалдуг бидэн жарвичэр шина жом мэдээ. За ойсу Илэн шари будан монголжибү давуу вамбу номбуугаар шэрв гомбалаа гэж. За энэ хоёр маань бол бас вамбу номбуу юм байна шүү дээ тийм нянтой вамбу номбуу юм байна. Шарибу монголжибү хоёр вамбу номбуугийн энэ одоо шэрв бясалгаснаас их одоо бодисодванаар бол их бодисодва жанчин нинжиг ширчинлаж өдвийн шэрв чадварду пагвар дембис цал дүг давун довгаала найвын нянтой шэ намжийн шэрвла чадвар пагвар он үбичээр гэж. Он үбичээр. Тийм. Төлөөлүүлж ингэж үзүүлж байгаа нь тэс ойлгож байгаа үст тийм ээ. 6 цэцэрлэгийн одоо тэр онолд бол оршсон нянтой бусад нугуудын бэлгүүнээс ч гэсэн бол үлэм жилүү гэдгийг бол ойлгож чадсан юм аа. Тэр вамбу номбу шэрибу монголжибу хоёроос илүү байгаа учраас бусад одоо нянтойнуудаас ч гэсэн бол бэлгүүнээр бол үлэм жилүү гэдэг нь бол Бодисодванарын тэр нэг өдөр одоо бэлгүүний брамидыг бясалгах нь бол илүү юм аа гэж ойлгож болж байна гэдэг. За гоо нүбич янна за эсвэс цал дүг давун довгаала найвын нянтой шарибуда монголжибу давуу вамбу шиндү номбуужаан живэдон юм. Машид хурц ухаантай шарибу монголжибугаас илүү нагаар ч гэсэн бас ойлгож бол ийм утгач байж болно гэж. Мэ шивэн дон юм гэж. Янна гэсэн шүү дээ. Эсвэс гэсэн. За оноо догвын чойдуг цал дүгдэн чой түнцэл жидэр яншанаас. За догвын чойдуг буюу тэр жорлом ши тэгээд тийм ээ нянтой жорлом ши нянтойгийн тонлом гомлом гэдэг ингээд энэ одоо 6 ном гэж нэрлэх юм уу одоо юу гэх юм. Энэ догвын чойдуг бол цал дүг буюу 6 цэцэрлэг луга ном цохилдох ёс нь ямар мэт юм бэ хэмэв. Тэгээ за энэ жишээ болоод утга хоёр маань яаж таарч байгаа юм бэ гэсэн санаа шүү дээ тийм ээ. Тэрнийг одоо тайлбар. Их юм хэмээвээс нянтойжин жорлом додны гэж. За нянтойжин жорлом дод гэдэг нь бол жорломын одоо нэгдүгээр үе шээ. Энэ бол дамбуун цалдан чой түндэ гэж. Дамбуун цал буюу
одоо нөгөө зэгсний одоо цэцэрлэг дугаа ном зохилдоо юм а гэж тэрнтэй бол утганд харж байгаамаа гэж. За яад харж байгаа гэхээр дамбуу сон ласуугийн нобо чүngүүгээр Месүбадар гэж. Тэгэхээр Зигс бол одоо тэр утга мис тэргүүтний ласуугийн тийм баг одоо зүйлээр бол хорлож чадахгүй гэж. Хорлож чадахгүйтай. За Зигс одоо мэднэ ч бүр ингээд багшарсан их ингээд өтөн шиг ургасан байдаг шүү дээ. Тийм одоо жижиг утга тэргүүтэн тийм сэр болвол Зигсийг бол яач чадахгүй маа гэж. Месүбадар дожжийн жорлом додын үед бол лайн ёнжин гиза жомлаа вечэр. Тэр хутга мисэр бол тэр зигсэн одоо тэр шугуйг одоо түүтгэж одоо чадахгүйтай адилхан утга нь бол юу гэхээр жорлом додын үед Нянтойгийн цоглом гээд тэгээд жорломын одоо нэгдүгээр үе буюу жорлом додын одоо үед бол үйл нисванисаар буйны үндэс язуурыг бол жом лавичэр гэж. Гяза жом лавичэр. Жом лавич. Амархан дарж чадна гэж тийм ээ. Амархан буйны язуурыг бол үйл нисванисаар амархан дарж чадна. Дамбуун сон энэ ингэсэн үг шүү дээ. Дамбуун сон ласгүй нобо чүngүүгээр Месүбадар гэдэг нь бол амархан яана гэсэн үг. Ингээд огтлоод тэр зигсийг бол хэрчиж амархан огтлох гэсэн санаа юм байна л. Заримдаа энэ чинь одоо жишээ нь нөгөө жинхэнэ утгаасаа хүүхдэд болцоод байдаг тийм ээ. Утга мисэр бол зигсийг ингээд хэрчээд одоо амархан сүйтгэдэг шиг жорлом додын үед бол үйл нисванасаар бол буйны үнцийг бол дарах нь амархан байдаг. За зэмүний гэж. За жорлом зэмүү буюу жорлмын одоо 2 дугаар юм уу? Жорлом зэмүү бол одмон цалдан чой түндээ гэж. Одмон цал гээд бас нэг тийм үе тургамал байгаа. Улс шил Монгол нэрийг онооч мэдэхгүй байгаа. Одмон цалдан чой түндээ одмаад сон согжийн жод гаваа дараа гэж. Одмоо бол яах нь мис тэргүүтнэр бол таслахад бэрх байдагтай адилхан зэмүү товноо гэж. Жорлом зэмүү товлоод товлсноор бол үйл нисванисаар буйны үндэс язуурыг бол таслахад бэрх болдог. Бэрх болдог. За собоны гэдэг нь бол жорлом собо тийм ээ. Нянтой жорлом собо нь бол урамжийн цалдан чой түндээ гэж. Урам гэдэг одоо нэг тийм хамттай жимс байгаа шүү дээ. Жимс. Маш чихэрлэг тийм жимс байгаа шүү дээ. За тэр собо бол урамтай бол одоо ном цохилдоо юм аа гэж. Утга нь. За яаж юу гэхээр урам роо шин дүн арваа гэж. Урам бол амт нь машид одоо чихэрлэг амтлаг тийм байдаг тийм. Чихэрлэг амтлаг байдагтай адилхан собо товнаа гэж. Жорлом собо товлоод бол эндо башигдуу живийн рон арваадан дамбэж. Жорлом собо товлчих юм бол ямагт бол сайн заяанд төрөх энэ сайн заяанд төрөхийн одоо тийм амттан лугаа адилаа гэж тийм ээ. Амтлаг тийм амт лугаа адил гэж. Одоо сайн заяанд төрж явах ийм одоо болж эхэлж байгаа. Жорлом собо товл. Муу заяанд төргөө байж. Ямагт бол сайн заяанд. Бас урамтай адил. Амттай тийм ээ. Сайн сайхан гэдэг. Чойчг буюу одоо жорломын 4-р үе. Жорлом чойчг нь бол хулс лугаа адил одоо ном цохилдоо юм аа. Хулс бол рангийн шүмба нүрдүү бигшин гэж. Өөрийн хальсыг бол ингээд хурдан ингээд орхидог тийм ээ. Хальсаа ингээд хурдан хальс нь одоо юу гэдэг. Хулс одоо ургаж байгааг харсан уу юу? Хооронд ингээд ургахаар гадна талд нь нэг юм хатуу шар юм хальс шиг юмнууд ингээд хатаад үлдчихдэг шүү дээ тийм ээ. Ингээд хальсаа бол ингээд маш түргэн ингээд дээдэг. Дээдэг. Тэгээд бол ингээд өөрөө дээшээ ингээд дээш чиг ургаа юм тийм. За түүнтэй адил чойчг вэрч гэсэн
Жорлом чойчог болвол тонлом намбар мэдэггүй ишээ нүрдүү жээжин гэж. Чойчхоор болвол тонлом намбар мэдэггүй ишээ буюу тэр үннийг одоо үтсэн илт болгоож байгаа ийм намбар мэдэггүй ишээ гэдэг бол түргэн одоо төрдөг. Дэмбий найлаг онсон дуу дов хийж байгаа гэж. Түргэн тэр бэлгүүн намбар мэдэггүй ишээ буюу одоо энийг юу гэж орчуулах. За намбар мэдэггүй ишээ энэ бэлгүүн бол түргэн төрөөд үнэний бодит байдал оршихуй ёсыг бол илт одоо онж таньж мэдчих чаддаг юм аа гэх. Тийм учраас нөгөө улсны одоо хальсаа ингээ хурдан хаяад ингээд дэшээ ургадаг шиг жорлон чойчхоор бол намбар мэдэггүй ишээ бол одоо түргэн одоо төрөөд тэр одоо бэлгүүнээрээ бол үннийг буюу одоо үнний дэмбий найлаг одоо жинхэнэ бодит байдал үнэн оршихуй гэдгийг бол илт болоод юм аа. Илээр үзэж тийм ээ бид нар одоо ширээ сандал энийг бол тонломны гэж одоо 5 дугаарх тонлом тийм ингээд дөрвөн жорломын дөрвөн үе гарлаа шүү дээ. Жорлом дод юм уу суваач хож. Тонломны брэжи шиндэн чой түндэ гэж. Тодорхойн талбай лугаа адил ном цохилдуу юм аа гэж. Яагаад үг гэхээр брэ жигдэн на чагвын бүрүү намжийн тогмаа юм ба дарар. За одоо цагаан боодоо буюу тэр тутраг бол ертөнцид дахина ургаж байгаа үр тариа нугуудын хамгийн эхлэл гэх юм уу анхдагч мөн байдагтай адил тонлом ян тагламжийн тогмоо юм фичер. Тонлом болвол нутгийн зам мөрийн болвол хамгийн ихнийх нь юм аа. Ихнийх нь юм. Тэгээд хүн багш энтгэхт мэндэлсэн энтгэхт одоо номоо айлтсан учраас бас энтгийн одоо аж ахуй одоо газар тариалан эрхэлж амьдардаг. Тэгээд тэрнтэй нь бас их тохиолдуу ийм одоо жигшээнүүд нь энэ төр бол одоо үр тариа газар энэ юмнуудтай их холбогдож заримдаа ингэж гардаг тийм ээ. За бидний одоо монголчуудын аж ахуй жоохон өөр тийм ээ. Тэр нь намаагүй гол нь бол яхан энэ брай бол жигдэн на чагвын бүрүү намж тогмоо байдагтай. Тонлом бол хагламжийн тогмоо юм аа. Гомломны гэж. Нянто гомлом бол дилжийн шиндэн чой түндэ гэж. Дил буюу нөгөө дил будааг нэг хар шиг юм байдаг шүү дээ. Дилтэй бол ном цохилдуу юм аа. Дилжийн домбу жиг нядла медогдом брай наацугва миндава жунга дардуу гэж. За дилийн одоо нэг голоос цэцэг үр элдв зүйлийн одоо харилцан адилгүй олон зүйл гардагтай адилхан гомлом ян жүн жигла гомбон сэлбадан нямбужидви яндам мяндава нацгж юм. Гомломыг одоо бясалгахснаар бол яах вэ гэхээр гомлом одоо сэтгэл үнцэн төрснөөр бол одоо нэг одоо юугаараа тийм ээ бясалгалаараа юм уу да одоо янтуу жиг гэж хэлдэг те. За гомлом жүн жиглаа гэдэг нь одоо нэг үргэлжлэлээрээ одоо гэх юм уу нэг одоо бясалгалаараа бол гомбон сэлвадан гэж. Тэгээ банжаа гомломын эсрэг тал. Гомлом бясалгаснаар бол гомбон арилгах гэдэг байгаа шүү дээ тий. Гомломын одоо төвчгтүүнийг арилгадаг. Түүний ерөндөг төрүүлэгдэд тэргүүтэн эрдэм бол харилцан адилгүй элдв зүйл бол гарддаг юм аа. Тэгэхээр дил одоо мэдгүй юм те яаж ургадгийг бид нар мэдгүй. За энэ сударт айлцсанаар бол тийм бахан тэгжил ургадаг бахан те. Ингээд нэг ишнээс бол эцгэн жургаад үр тариан жургаад ингээд өөр янз янзын одоо юм олон харилцан адилгүй зүйл ургадагтай адилхан гомлон болвол ийм олон эрдэмтэй. Одоо ингээд гомломыг бяцлахнаар бол гомбон сэлвадан нямбуу жидвийн ямдан ийм мяндава нацгж юм. За ингээд бол энэ 6 буюу одоо догвын чой дүг гэж байгаа. Янтойжийн догвын чой дүг. Онлын одоо 6 ном юм уу да.
Энэ 6 ном те журлам ший тэгээд тунлам гомлом. За энэ бол одоо энэ саяны 6 одоо зэрэглэлээр бол ингээд төлөөлүүлж үзүүлсэн бол энэ аа. За оноо цал дүг давн довоолаа навын нянтойжин шээрв хагур сүмийн жансам дэ гаян шанаас. За тэгвэл одоо 6 цэцэрлэг адилын онол орьссон нянтойгийн шерв нь үлэмж илүү хэмээн одоо зарилгэлсэн сударч зарилгэлсэн бодисодоо нь одоо ямар юм байх юм бэ гэх юм болвол гэж асууж байна тийм ээ, ямар байх юм бэ тэр нянтойгийн шервас бол нэг өдөр бясалгасан жанчуусын баа илүү үгээд гарсан шүү дээ. Тэр жанчуусын баа чи ямар байх юм бэ гэхээр са жуваба тийм ээ, са жуваба живажигийн тугаалааны мижиддээ гэж. За 10 дугаар газрыг олсон бодисодоо. Тэгээд одоо нэг төрөл дээр тулцсан байгааг бол хэлээгүй маа гэж. За тэр нь энэ нь юу гэсэн үг вэ гэхээр 10 дугаар газрын бодисодоо живажигийн тугаа гэдэг нь энэ төрөл нь одоо ингээд төрлөө юулээд л тэгээ бурхны хутгад очих бэлэн. Одоо олон хорвоод бол одоо ганцхан төрөл энэ төрөл нь л одоо үлдчихсэн ахиж одоо орчлонд төрөл авахгүй нөхцөлийг бүрдүүлсэн байгаа 10 дугаар газрын бодисодоо хэлж байгаа. Живажигийн тогва гэдэг нь бол одоо орчлонд бол одоо төрөх нэг л төрөл шиг тийм ээ. Тэрэнд тулсан тэгэл одоо энэ төрлөө орхиод ингээд л одоо шууд дараа нь бол одоо 2 дугаар агшиндаа тэгээ бурхан болох бэлэн байгаа. Тэр бодисодваг бол хэлээгүй маа. Мижиддээ гэж тийм мижид. Жетовду шамдун зүцэл санжээдэн нямба жэн түмба тов ичэр довгойна мэддоо гэж. Тэгэхээр тэр 10 дугаар газрын бодисодваа гэдэг бол ямар байдгийг гэхээр жетовду тийм ээ. Одоо тэгш агуулсан бясалгалаасаа боссон жетвийнхэн үед бол бусад одоо тийм ээ амьтны тусыг хийх одоо байдал нь бол бурхан луга адил жацуу байдаг. 10 дугаар газрын бодисодоо гэдэг бол одоо амьтны тусыг хийх нь бурхантай бол ялгаагүй адилхан болцсон байна. Одоо маш олон хувилгаан одоо яг одоо бүрэлгөө хувилгааны лагшин одоо хэдийгээр хувилахгүй ч гэсэн бүрлва олон хувилгаан одоо хувилгаж чадна. Улам бодисодоо нарыг төрүүлж чадна. Тэгээд бол тэдгээр нь бүгд одоо амьтны тусыг хийн. Гэх мэтлэнгээр энэ байдал нь бол одоо энэ эрдэнэ нь бол санжээдэн нямба жэн тумба. Энэ тун чухал үг. За тэгээд одоо харчин ёс, судрын ёсонд бол мандшир цагаан ногоон дарих байдрын гигэн тийм ээ живзүн жамбаагон боо эдгээр бүгдээрээ бол 10 дугаар газрын бодисодоо гэдэг тийм ээ. Бодисодоо гэдэг. За тэгэхээр энэ бодисодоо нар бол амтны тусыг хийх нь бол санжээдэн нямба жэн тумба. Хонлуга адилж чадсуу ийм одоо эрхийг олсон байдаг. Тийм учраас одоо энэ 10 дугаар газрын бодисодоо нар нь тэр нөгөө нэг нянтогоос илүү гээд байгаа бодисодоо муу юм уу биш юм уу гэж эргэлзэх тийм орон бол биш юм аа. Тэрний тухай яриаггүй гэсэн тийм ээ. Тэр бодисодоо нар нэг өдөр бэлгүүнийг бясалгах нь баг хөлгөнийхнээс бол хамаагүй илүү одоо 100 хуваасны нэгдэн ч очихгүй 1000 хуваасны нэгдэн ч очихгүй гэдэг тэр бодисодоо ч юм бол 10 дугаар газрын бодисодоо бишээ гэдэг нь бол тодорхой гэсэн сан тийм ээ. Ягаад гэвэл хонтой бараг адилж чадсуу амтны тусыг хийдэг юм чинь бол агуу гайхамшигтай одоо чадал эрдмийг олсон ойлгомжтой учраас эднийг бол ярьсан юм уу гүм үү гэх тийм одоо сэжиг цагийн орон болвол биш юм аа гэж. За тэгвэл хин юм гэхээр саа жадвава чир мэдуугийн жансамж маян дээ гэж. За 8 дугаар газрын жич үл буцах бодисодоо нугуудч бол биш юм аа. За чир мэдуугийн жанчуусан ба жансан. За чир мэдууга гэдэг энэ тухай бол бид нар дараа нь гиндэн шүү гэдэг дээр бол чир мэдууга жүншүүгийн чирон чирмэн гэдэг олон янз. За чир мэдууга гэдэг бол ер нь бол жич үл буцах гэх нь одоо орчлон дахиж одоо эргэж төрөхгүй гэсэн санаа. Чир мэдуугийн ийм бодисодоонууд 8 дугаар газрын бодисодоонууд ч бол бас энэ тэр одоо жанчуусын бан муу юм уу биш юм уу гэдэг тэр асуулт асууж байгаа бодисодоо биш юм аа. Тэр бадзулжийн цамаа рагва шишин намбар мэдуугийн ишэла
ван товаадан гомбожинжи нянда гагвис довина мэвичэр гэж. Довина мэвичэр. За 8 дугаар газрын бодис одоо юу нэ? Базуулжийн цамаар аваад жишээ. За энэ одоо амтны тусын цыг хийхийн тулд одоо тэр бүдүүн одоо хичээл зүтгэл гэх юм уу? Одоо тэр а бие сэтгэлийн одоо тэр одоо бие сэтгэл нь амтны тусыг хийхэд хэцүү байдаг тэр байдал нь бол амирлцчихсан. Тийм ээ. Одоо бид нар чинь амтны тусыг хийх нь байтугай өөрийнхөө сайн сайхны төлөө юм хийх гэхээр ядраад, өвдөөд, өлсөө, цангаад ингээд байдаг штэ тийм ээ. За тэр байдлыг базалжийн цамаар аваа шишин. Тэгэхээр бол 8 дугаар газрын бодисодонор бол энэ одоо тэр бие сэтгэлийн тэр бэрхшээлтэй байдал нь бол амирлцчихсан. За намбар мэдуугийн ишээла ван товаа. За энэ намбар мэдуугийн ишээ гэдэг буюу одоо хосон чанарыг илт болгоосон энэ одоо бэлгүүнд бол эрхийг олчихсон. Өөрийн эрхийг олчихсон. Тийм ээ. Хизээ хүссэн хосон чанарт бол одоо тэгш агуулan бясалгаж чаддаг. Хизээ хүснээ тэрнээсээ босож чаддаг. Нэгэн агшнаа одоо орох гарахыг бол хийж чадна гэж. Орох гарах гэж тийм ээ. Хосон чанарыг бясалгасан тэр домбоо нийла зээжигдүү нямбаршгүй нямшигла гажигжигла жүг бадан ламба тэ жүг тэр ороод гарах гэж тэгш агуулan бясалгаж нэгэн агшинт хийж ийм эрхийг олчихсон. За мөн гомбожинжийн янда гагалцсан гэж. За гомбожинжийн янда гэдэг дээр бол юу юм бэ гэдэг дээр бол бас асуудал байгаа. За энэ бол энэ доор гарах учраас энийг ингээ төр орхичих заяа. За гомбожинжийн янда гэдгийг муу гаслан гэдгийг бол хааж няцааж буцааж чадсан учраас за довина биш ээ гэж тий. Одоо тэр жанчуусан баа муу юм уу биш юм уу гэдэг тэр жанчуусан баа бол 8 дугаар газрын бодисод бас биш байх тий гэж. За мадаг садунда 8-ын жансамж маян тий гэж. За одоо эс арилсан 7 газар тий орших тэр бодисодванууд ч бас биш юм аа гэж. Эс арилсан 7 газар гэдэг нь бол нөгөө мадаг садун гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Мадаг садун. Дагва сасун гэдэг эс арилсан 3 газар гэдэг тэр 8 9 10 нь бол арилсан гэж байна. Ягаад арилсан гэхээр дэндүвчийн наваа гагалцсан учраас бол одоо дагва сасун гэж тийм ээ. Ятвын үед ч гэсэн бол дэнзэн шүү. Дэмбэр наваа дэнзэн гагалсан учраас бол дагва сасун. За мадаг садунд байгаа бодисодванаар бол бас тэр сууж байгаа тэр бодисодваа ч юм бол биш ээ. Жүншгээс эхлээд даажинба хүртэлх бандугжийн жидва тамжид тэгчин тонломжийн жидвар дүйвис тэр ян догоо чүн ичэр гэж. Тэр ян догоо чүн ичэр гэж. За нэгээс эхлээд 1-р газараас 7-р газар оршиж байгаа энэ бодисодваанууд бол тэр бодисодваа чинь биш юм аа. За жүншгөөс эхлээд даажинба хүртэлх бандугжийн жидва буюу банрэг догрог тийм ээ. Тэгмингийн банрэг догрогийн үйл бүгдийг бол тэгчин тонлом дотор бол ингээ хураачсан баг. Учираас энэ одоо 7 газрын одоо нэгээс эхлээд 7 дугаар газар хүртэл энэ бодисодваанаар ч гэсэн бол одоо тэр нянтоогоос илүү гэж яригдж байгаа тэр бодисодваа ч мөн үү биш үү гэхэд бол бас одоо жижиг атгах бол маш бага юм аа тийм ээ. Мөн үү биш үү гэдэг хэрэгэлзээ төгсөх бага юм аа гэсэн дугуйчин үе. За тийм учраас жансам цогжор балаж өгдөө гэж. За тийм учраас тэр нянтоогоос илүү юм аа гэж хэлээд байсан тэр жанчуусын бачин одоо хин юм бэ гэхээр бодисодваа цогломба жорломба хоёрыг л одоо хэлнэ гэж. Цогжор баалаа гэдэг нь жансам цогломба жансам жорломба хоёрыг л хэлнэ гэж. Саа дамбуугаас эхлээд тонлом товлоо саа дамбуу товлж байгаа. Энэ мадаг саадун чинь бол 1-р газар нь бол тонломоос эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр биш гэхээр тонлом бол хасагдчих. Тэгэхээр жансам цоглом жорлом хоёр л үлдсэн шүү дээ тийм ээ. За тэгэхээр цогжор балаа жогдоо нянанлаас гэж. За цогжорваг хэлж байгаа нянанлаа ян дэр жанчуусын ба гангийн ванду жава ин шанаа. Ян дэр жанчуусын ба альны одоо эрхэнд хэлсэн бэ? Аль жанчуусын ба хэлсэн бэ гэх юм бол
тийм ээ. Гэх юм бол анги шэрүү нинж комбода дэдо 연동 ядва дэо жи сэм дамбуу жидван ам жодвала шугаам чир мэдэг баам живажигийн туга аян шинаас. За тэгэхээр шэрүү нинж комбо дэдо 연동 ядва гэсэн тийм ээ. Бэлгүүнийг одоо хоосон чанарыг бясалгасан бэлгүүнийг нэг өдөр бясалгаснаар бол тэр пигмингээс баг хүлэгний нянтой энтраас бол одоо хамаагүй илүү чадвардуу пагва гэсэн тэр эрдэм дууга төгс гэж хэлсэн. Тэр чинь бол одоо хэнийг хэлж байгаа юм бэ? Анхлан бод сэтгэл төрүүлсэнийг хэлж байгаа юм уу те? Сэм дамбуу жидван ам. Анхлан одоо бод сэтгэлийг төрүүлсэнийг хэлж байгаа юм уу? Жодвала шүга гэдэг нь одоо явдал мөрд одоо оршигчийг хэлж байгаа юм уу гэдэг нь жансам жорлонбаг хэлж байгаагүй энэ жорва жорлонбаг хэлж. Шүгва ам гэдэг нь бол жүншиг шүгва тий жүншиг шүгва юм уу? Чир мэдгва юм уу? Живажигийн тогва буюу янсан одоо сажуава живажигийн тогва эдгээрийн аль нь юм бэ химээвээс ришиг шиваны маяндэ гэж. За нөгөө дөрөв нь бол энэ дөрөв нь бол биш юм аа. Сажувала дишин шүгва нэтоо гэж. 10 дугаар газрын бодисодоо бол бурхантай адил учраас дэвшин шуган нэтоо. Сумбаян маянда сааж адвалааны гомбожинжийн яндаагавгүйс тэ 3 дахь нь бол бас биш юм аа. За тэр 3 дахь нь бол 8 дугаар газрын бодисод. Тэр нь бол гомбожингийн янда гагалсан. За энэ гомбожингийн янда юу вэ гэдгийг дараа нь ярив тийм ээ. Гомбожингийн янда гагалсан учраас нянтой бүгдээс бол арга бэлгээр бол үлэмж илүү юм аа. За хоёр дахь нь бас биш ээ гэж. Яваны маянда дэ намла тогоо чадвардуу пагвичээр гэж. дэ намла гэдэг нь тэр хоёрдугаарх нь бол нянтай буюу тэгмэн баг хүлэгнийхнээс бол онлын хувьд бол үлэмж илүү юм аа. Эдрийн жүндүү шугаагаас эхлээд ран санжээжийн баржийн шевадан бован гаянбадын янчив сэмбийн соба иноос девана жанчив сэмбийн соба ино девана 연수 명연빈 чөжин даалажин сим дамбуужидвин жанжив симба гав дамбур сим жидур дэмба гаянба дэнэд дэр манарвар хайланбар онноо гэж ойлгомжтой байна тийм ээ. Тэр бол юу гэж анхлан одоо бод сэтгэл төрүүлсэн девана 연수 명연빈 чөжин даалажин сим дамбуужидвин жанжив симба болоо гав дамбур сим жидур дэмба гаянба дэнэд. Тэгэхээр энэ девана 연수 명연빈 чөжин даалажин сим дамбуу гэдэг нь бодвол хэнийг хэлж байгаа шүү гоо тийм ээ. Жансам жорлонба тэгээд жанжуу сэмба сим гав дамбур сим жидур дэмба гэдэг нь бол жансам цоглонба бай таараа тийм ээ. Энэ хоёрыг бол мөн гэж бол одоо тэр саяны тэгмэнгээс илүү юм аа гэж хэлсэн тэр жанжуу сэмба чинь энэ хоёр юм шүү гэдгийг бол одоо эндүүрэлгүй ингэж хайлгнах нь бол таарнаа гэж. Хэмээн зарлигласан. Хэмээн зарлиг. Оноо энэ банурвар гэж байна. Банурвар гэдэг нь тэр нөгөө судрын 2 дугаар хэсэгт айлтсан 2 дахь судар дээр айлтсан тийм ээ. 2 дахь судар дээр айлтсан одоо тэр бодисодва гэдгийг энд гэж бас дэр гэдэг нь бол тэр саяны тэр доцсон няваг хэлж байгаа. Доцсон нявад айлтсан тэр жанжуу симба чинь энэ дэр гэдэг нь энд гэдэг нь бол тэр доцсон няваг хэлж байна тийм. Доцсон нявад айлтсан тэр жанжуу симба чинь бол одоо энэ жансам жорлонбаа болоод цоглонбаа тий гав дамбур сүм жидур дамба энэ гэдгийг бол энэ дүрлгүй ингэж айлгнэ шүү гэж. За энэ нянанд ингэж айлцсан байна тийм ээ. Тэр манаруур гэдэг нь бол тэр доцсон няваг хэлж байгаа ш 2 дугаар хичээл сая анхлан эхлэхэд энэ бол 1-р судар нь энэ шүү 2-р судар нь энэ шүү гэж хэлсэн шүү дээ тийм ээ. Тэр юу лээ шаривуу галдэ замбуулн дэр гэлэн шаривууд Монгол живүү энэ төргээ гарсан шүү дээ тий. За тэр хэсгийн тэр 2 дугаар судар тэр жанжуусын баачин бол дамбуун цал одмаан цал эднээс нь илүү гэдэг байгаа. Тэр жанжуусын баачин бол цоглон жансам цоглонба жорлонба гэж бол энэ дүрлгөө ингэж хүлээн зөвшөөрч айлгнах хэрэгтэй шүү гэж хэмээн зарлигласан гэж. Оноо саа жадваад
Гомбоожингийн Нянда гавгийн Дон Гаян шинэ. За тэр одоо энд ярих гэдэг. Сая тэр 8 дугаар газрын Жанжуулсан бол Гомбоожингийн Нянда гагалсан учраас Нянтой бүгдээс арга бэлэг хоёр нь бол үлэм жилүү юм а гэсэн тэр Гомбоожингийн Нянда гэдгийн утга чинь Гомбоожингийн Няндаг гагалсан буюу тэр хорж няцаасан гэдэг юм уу одоо тэр утга нь ямар юм бэ хэмээвээс. За энэ хайва хажиг. Гомбоожингийн Нянда гавгийн Дон Гаян шинаас хайва хажиг Чаваад үжиж дунгад нээвэр шиви нэршид инэт Гомбоожингийн Нянда гэсэн. За мэрэгэн одоо хажиг бол юу гэж хэлсэн бэ гэхээр Чаваад үжиж дунгад нээвэр шиви нэрши бол Гомбоожингийн Нянда гэж хэлж байгаа маа. За түүнийг одоо олохыг бол Гомбоожингийн Нянда олох тэр Чаваад дүжижийн дунгал нь бол энэ Гомбоожингийн Нянган гэдэг нь бол Чаваад үжиж дунгал байх нь шүү дээ. Тэгээ Гагва гэдэг нь бол Чаваад үжиж дунгал нээвэр шиви нэрши гэж байгаамаа. За энэ хажиг бол ингэж үү тийм ээ. Гомбоожингийн Нянда гэж. Нэгсэндээ тарва гэсэн үг шүү дээ. Тарва товлон. Тарва товлон гэдэг маань бол Чаваад үжижийн дунгалыг л одоо амьрлах дээрээ зэрэг тарва буюу нирваныг олж байгаа шүү дээ тийм ээ. Амьрлангуйг бол. Гомбоожингийн Нянда. За Денитла са жадвава бэр тэгва мембадар нямбар шагна мембин даажамба ни дар ришиг шандун жүн чадви няндасу жүрвийн жон явж ирдэг гэж. За тэгэхээр бол са жадваа 8 дугаар газрын одоо бодсодва маань бол баг хөлгөнийхөнтэй адилхан тэгш агуулan бясалгаваас мембин даажамба нийтар гэдэг нь бол одоо Нянто даажамба, Аранжил даажамба хоёрыг хэлж байгаа. Тийм ээ баг хөлгөний одоо дайснаа дарагч хоёр луга адил гэдэг нь бол тэр Нянто даажамба, Аранжил даажамба хоёртой адилхан Решиг Шандун жүн чадвин. За хэрвээ ингээд баг хөлгөний одоо хоёр даажамбатай адилхан тэгш агуулan бясалгаад ингээд суух юм бол яах нь бусдын тусыг хийх нь бол ингээд тасалдах ийм одоо болох учраас гим гарах юм аа гэж. Тэгэхээр бодисодвонор бол одоо өнөд удаан хугацаагаар бол тэгш агуулan бясалгаж болохгүй бүр хориотой тийм ээ. Хориотой 7 хоногоос дээш болохгүй гэсэн тийм ээ. Тэрнээс дээш болох юм бол нөгөө амтны тусыг хийх нь бол бас ингээд тасалдах ийм гим гарах. За тэр баяр. Нянанла Диян Амбын чой бадмаа гарвуу цадмар жайна гэсэн. За доо дамчой бадгар гэж байгаа шүү дээ. Дамчой бадгар буюу Дамбын чой бадмаа гарвуу гэж бурхан багшийн айлцсан судраг. За энийг одоо бариад тийм ээ одоо гол болгоод цадмар жайна гэдэг. Эдэр Пагва шарибу ласов Жанчул Симба чумбо намла Тэгва мембин ёнсун нянгандан дави намбар шагва Сумба шиндүү гэж. Сумба шиндүү. За энэ хэсгийг ингээд тодтоо тэмдэглэчээ. За энэ бол нэг ийм жишээ үзүүлэх гэдэг тийм нэг жишээ. Тэр жишээ нь юу вэ гэхээр шарибу тэргүүтэн Жанчул Симба чумбо намла Тэгва мембин ёнсун нянгандан дави намбар шагва Сумба шиндүү гэж. Намбар шагваг бол одоо зарилгалсантай адилхан намбар шагвал Сумба шиндүү юу гэж байна. За одоо дараагийнх нь. Гомбоожинжи нянгандан дава ямба шевэржаде дүйд эсрэгдүү довид дон жүн чадвичэр шэ хэмээ шэрэбу ласуугийн Жанчул Симба гашиг Тэгва мембе нянгандан давар Сумбаде Гомбоожингийн Няндасуу шидвичэр. За болж байна. Шарибу ласов Жанчул Симба чумбо намла Тэгва мембе ёнсун нянгандан даве намбар шагва Сумба шиндүү Гомбоожингийн нянгандан дава ямба шэвэржаде. За тэгэхээр одоо энгийнээр хэлвэл баг хөлгөнийхөнтэй адилхан одоо тэр
зовлонгоос салсан тэр нирваныг олсон амирлангүй байдалд бол одоо тэгш агуулan бясалгах тэр бясалгал тийм ээ. Нямшиглах. Аа аа тэр одоо юу вүлээ? Юу ярих вэ? Тэгвэл мен ба Ёнсон Нянгалдан давэ намбар шагва сүмбашинд. Ингээд намбар шагва сүмбашинду Гомбожингийн Нянгалдан даваа юм ба шэвэр чад. За энэ нь бол тэр удаан хугацаагаар тэгж бясалгаж ингэж одоо нямшгал суух нь бол Гомбожингийн Нянгалдан даваа юм ба гэж бол мэдж үлдээрээ. Дүйд эсрэлдүү дави жүн чадвч. Хэрвээ одоо тэгж суусан тэр цагт бол амтны тус бол амтны тусыг одоо хийх нь бол тэр үргэлжлэл нь бол ингээд тасрах юм а хэмээн Чарибул асуугийн Янчулсанба гашиг Тэгваминби Нянгалдан давар Цумбаде Гомбожингийн Няндасуу шийдвэж байгаа гэж. Гомбожингийн Няндасуу. Тэр Гомбожингийн Нянда гэдэг чинь бол тэр одоо юу хэлж байгаа юм бэ шүү дээ. Баг хүлэгний Нянгалдан даваа Цумба. Баг хүлэг. Тэгваминби Нянгалдан давар Цумбаде Гомбожингийн Нянда гэж. Босоо гэд баг. Дэ давун Няндаде саа жадваавала гог говийн жүмцэн ёдтэй гэж. Тэр адилын одоо тэр няндаг бол 8 дугаар газрын бодис одоо бол одоо хориглох хэрэгтэй болсон учир шалтгаан бол байгаамаа гэж. 8 дугаар газрын бодис одоо бол Гомбожингийн няндаг гагалсан гэж гарсан шүү дээ. Тэр гог говийн жүмцэн ёдтэй мэлэн ондо масуун саа жадваава бээр дээлан нямбар шагна хэрвээ шүү. Хэрвээ мэлэн ондо масууна гэдэг нь одоо баг хүлэгний зам мөрөөр урд нь ороогүй шууд их хүлэгний замаар ороод ингээд 8 дугаар газар хүрчихсэн 8 дугаар газрын одоо эрдэмийг олчихсон ийм одоо бодисодва бээр хэрвээ одоо тэр Тэгваминби Нянгалдан даваа тэгээд Тэгмингийн Няндалаа нямбар шагалах юм болвоос Догмон жансан мажаавар яндагта ондуужд бадан Ява цум бийж. Догмон жансан Догва Мемба Жамба гэх гурван юм үүдсэн тийм ээ бид нар Догмон жансан. Догмон жансмыг хийгээгүй байж яндагта ондуужд ба гэж. За яндагта дотор дэрдийн яндагта гав дэрдимбийн яндагта гэдэг нь хоёр юм гарсан тийм ээ. За яндагта ондуужд бадан Ява цум бичэр гэж. Тэр бол гим нь бол адилхан юм а. Догва Мемба Жамба нөгөө амтны сэтгэлийг одоо нөгөө амтны тусыг хийх боловсруулах тэгээд нөгөө бүрэлдэхүүн шин чадваржиндүү чидүү жавын дүлжээ тийм ээ бүрэлдэхүүн шин чадваржиндүүгийн одоо гэвийн завын нува одоо зогба ёсо зогба тийм ээ донгүүн шин чадваржиндүүгийн чидүү жавын дүлжэн чидүү тийм ээ чидүү жавын дүлжээ донгүүн шин чадваржин одоо дүвийн гяза гэвийн зава тэргүүтээ энийгээ хийгээгүй байж ич яндагтаа хийж болохгүй шүү гэж одоо айлцсан тийм энийг хийгээгүй байж тэрийг хийж болохгүй шүү гэж энийгээ хийж дуусгаас нааш гэсэн санаа шүү дээ тийм энийг одоо зүгээр энгийн харуугаар хэлж шít энийг хийж дуусгаагүй байж ич тэрийг хийж болохгүй шүү гэж одоо бурхан багш тагсан ийм одоо сургаал байгаа шүү дээ тийм ээ Янчулсан ба нарт тэгээд тэр мэлэн ондо масун тэр ягаад одоо тэр Гомбожингийн Нянда буюу тэрийг бол 8 дугаар газрын бодисодва одоо хийхгүй байх ёстой юм бэ хориглох ёстой юм бэ гэхээр мэлэн ондон мосонгийн жанчулсан ба саажодовоор дела нямбар шагва болох юм бол догмон жансан мажавар яндагтаа ондуу жидэлсэнтэй адилхан ийм юм гарах юм аа гэж Ямаацсан бий. Химэн зарлигсаа шээс жүнсэн метабар сэмдэ гэж. За гих нь бол баг зэрэг таарахгүй юм шиг бол санагдаж байна гэж. За банчин сономдаа углам тийм ээ. Жүнсэн метабар сэмдэ энэ одоо хайва хажигийн доцол яваад байгаа шүү дээ тийм ээ хайва хажиг ярьсан. За Гомбожин шиви нүвагаар нянда даваа шиглаад зад шидва янлаас Гомбожин гэдэг үгээр тэр одоо Гомбожин химээсний хүчээр бол нянда даваава буюу жинхэнэ одоо нянда биш. Нянда гэж нэрийдсэн нэг тийм зүйл бай таарах гээд байна гэж. Нянда даваава шиглаад зад шидва янла. Жүмцэн дэнэж гинаа гэж. Ийм учраас одоо тийм ээ Гомбожин шивэ нүва нянда даваава шиглаад задва шидва янла. Жүмцэн дэнэж гиснаа саа жадваавала гавгийн Гомбожинжийн няндадан жалван намжийн гогло ломор зад живийн юлжийн гогва донжигдуу чад гойшин. Гойшин
Жүгвий тэгчин лайс. За одоо ингээд ондогжингийн буюу одоо парчингийн сэдв маань одоо ёстой нэг өмнө нь бол ингээд ихний хэсгээр тоочоол яваадсан бол одоо ингээд одоо гол сэдв те чин одоо дамаг дотроо дүйн овуулаад юм бэ дамаг буюу Дембани гэдэг одоо жинхэнэ одоо гол сэдвүүд ондогжин парчингийн одоо гол сэдвүүд одоо ингээ эхэлж байгаа шүү дээ тийм ээ. Энэ одоо бид нар хэлцэн уншиж байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас бол маш л сайн харал хандуулаарай. За жүнцэн дэнижэна саж одоо болоогүй гомбож инжин яндадан жалуун намжин гоглол ломборцод химээхийн за гоглол ломборцод ялгуулсан нугууд бээр одоо тэр гоглол ломборцод буюу одоо тэр хорхиугаас бос хэмээн зохиосон химээхийн за гэж говлол ломборцод гэж айлцсан байна тийм ээ. Химээхийн юлжин говва бол донжигдуу чадгой шинс. За тэр 8 дугаар газрын бодисодвагийн одоо тэр хориглох ёстой гомбоожингийн яндай гих. За жалуун намжийн оглоо лонворзод гэж байгаа энэ нэг хоёр говаа яриад байна шүү дээ. Энэ бол нэг утгатай юм аа. Гомбоожингийн яндай тэр 8 дугаар газрын бодисодваа нарын хориглох ёстой гомбоожингийн яндай гих жалуун намжийн гоглол лонворзод гэвэн говаа байна шүү дээ тийм ээ. Энэ говаа. Энэ хоёр бол нэг утгатай юм аа. Ингээ нэг хоёрын базаад хэлгээд байна шүү дээ. Гой шин. Тэгээ энд нар нь бас түүхтэй энэ чинь гоглол лонворзод шивэн говаа. За одоо энэ дээр тайлбарлах гал байна л да. Тэгээ хойшоогоо илүү дэлгэрэнгүй гарна л да. Холбогдож байгаа учраас яа харахгүй ингээ орж. За дэний жүги дэгчин лайс. За өмнө жүгийн тайлбараас бол юу гэж байна? Өмнө жүгийн тайлбарт бол чойнетла онсомдуу нямбар шавын нямшиг намбар мэдэггүй ишээжийн юлдүүсэн бичиг. Чойнетла онсомдуу нямбар шавын нямшиг тийм ээ. Хоосон чанарыг одоо илт тэгш агуулan бясалгаж байгаа намбар мэдэггүй ишээ гэж байна. Хоосон чанарыг тэгш агуулan бясалгаж байгаа тэр бэлгүүнийг бол юу гэж нэрлэж байгаа вэ? Намбар мэдэггүй ишээ гэдэг юм аа гэд ойлгочих. Тэгш агуулan бясалгана гэдэг шүү дээ. Дээжиг дуу нямбар шаваа. Нямбар шаваа нямшиг. Тэр бол хоосон чанарыг онж таньж мэдж байгаа юм. Тэр бэлгүүний нь бол намбар мэдэггүй ишээ гэж. Тэр намбар мэдэггүй ишээгийн одоо юл гэж бол зарлигсан юм аа. За энэ гол одоо анхаарах хэрэгтэй юм нь энэ юл нь биш намбар мэдэггүй ишээгийн юл. Тэр бол энэ гоглол лонворзод гэдэг байгаа гомбоожингийн янда гэдэг байгаа тэр юл гэж бол зарлигсан юм аа гэж. Тэгээ энэ чойнотлон онсондоо нямбар шиг байна намбар мэдэггүй ишээжийн юл нь юу юм бэ гэхээр гомбонид л багхгүй. Гомбонид. Хоосон чанарыг тэгш агуулan бясалгасан тэр бэлгүүний юл буюу тэр одоо бясалгалын объект орон нь бол юу юм бэ гэхээр хоосон чанар л баггүй. Тэгэхээр гомбоожингийн янда гэдэг гоглол лонворзод гэдэг тэр зүйл нь бол одоо нэг утгатай юм аа гэсэн. Тэр нэг утгатай тэр зүйл нь юу юм бэ гэхээр энэ хоосон чанарыг гэдэг байна. Тэгээ чойнотлон онсондоо нямбар шиг нямшиг намбар мэдэггүй ишээжийн юлдүү сүмбичэр. Юлдүү сүмбичэр. Тэгээ энэ юл нь бол үндсэндээ хоосон чанарыг л хэлдэг юм байна шүү дээ тийм ээ. Одоо саж жувалайс гэж. Жансан пагвавэр чойнотлон онсондоо нямбар шавана ханжаа намжис ээжи гүдэн ишээдэн чин цад мэдва чэла мижи дэнам дүүвичэр зондүй зомшиг содви годдиа мадур шиг жетвдүү содномжийн цог согвооло гүлвэр сумбаала лэгүр догнувичэр гэж. За тэгэхээр яах нь вэ? За дөдөө саажуваад юу гэж айлцсан байна уу гэхээр жансан пагвавэр чойнотла онсомдоо нямбар шавана. За одоо хутагт одоо хонлом товлсон одоо хутагт бодисодваа бээр хэрвээ хоосон чанарыг тэгш агуулan бясалгаад ингээ өнөд удаан ингээд суух юм болвоос бурхад нугууд бээр гэж. Бурхан болвол бурхад нугууд бээр бол нөгөө бодисодваад хандаад юу гэж хэлэх нь гэхээр одоо миний одоо лагшин бурхан айлдж штэ тийм миний лагшин бэлгүүн тэгээд шин цамэба тийм ээ одоо энэ шин цамэба
За тэгээ миний лагшин бэлгүүн одоо тэ адилхан ийм зүйлийг болвол чамд байхгүй юм аа. Тэр бодисодод бүхэн болвол ингэж айлтгах. Нэгэсэндээ чи надтай адилхан болоогүй байгаа шүү л гэж хэлж байгаа. Тэ миний лагшин, миний бэлгүүнтэй адилхан ийм одоо гайхамшигт одоо ийм агуу цаглашгүй ийм одоо бэлгүүн лагшин болвол чамд одоо байхгүй. А тэдгэрийг одоо бүтээхийн тухайтад а хичээл хичээлийг болвол хичээх хэрэгтэй. А төвчээрийн үүнийг ч битгий орхиорой, битгий орхигтун хэмээн житвдүү тийм ээ. Тэгээд одоо тэр нөгөө нэг тэгш агуулan бясалгасан бясалгалаасаа босоод тэр житвийн үед бол житвдүү цодномжийн цог согоолаа тийм ээ. Буйны чуулганыг бол хураах хэрэгтэй юм а гэж ингэж айлтгаж байгаа маа. Нөгөө боцодваа нарт хүлүр сүм бэс гэж. Ингэж одоо айлтгсан энэ зарилгаас бол сайтар онж таньж мэдж бол болж байна гэж. Тэгвэр дог нүвичрэр гэх тэгвэр дог. Юуг вэ гэхээр тэр жансам саа жадваавын юу лээ гомбожингийн няндай гэдэг байгаа. Тэр гоглоо ломорцод гэдэг байгаагийн тэр гогва. Энэ хоёр бол тэр домбооныдлаа онсомдоо нямбар шавын нямбар шаваа гэдгийг хэлж байгаамаа. Тэр нямбар шавын намбар мэдугын ишижин юл нь бол чонид юм ба. Тэр боцодва маань бол тэр чонидлон онсомдоо нямбар шаваа гэдгийг бол лэгвэр дог нүбичрэр. Энэ наад бясалгалаасаа босоо. Би одоо болтол бол над шиг болоогүй байгаа. Миний лагшин бэлгүүн одоо адилхан ийм одоо зүйл бол чамд байхгүй байгаа. Тийм учраас үргэлжлүүлэн одоо хичээх хэрэгтэй. Төвчээрийг битгий орхи. Мөн одоо буйны чуулганыг бол өргөжлүүлэн хураах хэрэгтэй. Буйны хураах хэрэгтэй хэмээн айлтгах юм байна шүү дээ бурхан баг. Тэгэхээр ингэж айлтснаас нь бол одоо тэр чонидлаа нямбар шагуу нямшиг гэдгийг бол левэр дог нүвичрэр гэж. Левэр дог нүвичэр. Нянангийн лүнгийн дон ян шадваадар маян дээ гэж. Нянангийн лүнгийн дон ян шадваадар маян дээ гэдэг нь хайва хажиг таны нөгөө чаваа дужижи дунгал нэвэр шиви нэршиг бол гомбожингийн няндай гэсэн шүү дээ тийм ээ. Хайва хажиг өмнө дээр тэгж тавьсан шүү дээ. Тэгээ тэрнийхэн баталгаанд нянангийн одоо дүн татсан шүү дээ. Тэгээд тэрнийхэн утгыг болохоор шарэву жанжуусан байгаа шиг тэгвэн мэн нянгалдаа урсан ба гомбожингийн няндай гэж хэлсэн шүү дээ. Ингэж одоо энэ нянангийн одоо дүнгийн утгыг бол ном одоо тайлбарлах чинь бас буруу юм аа. Биеийн гавсуу гэж. Биеийн гавсуу. Тэр жишээ үзүүлсэн үедээ шарэву ласаг болоо тэгвэн мэн няндажи нам шиг сумба. Нэгдүгээр. Донжин гавсуу ян нянда цани бала жорва бэдүн жор легва миноо гэж. Легва миноо гэж. Тэгэхээр түрүүн дээр үзүүлсэндээ тийм ээ одоо энэ нянанлаа гэдэг энэ хайва хажиг хаав. Энэ хайва хажиг ба шүү дээ. Энэ хайва хажиг маань чаваад үжиж дунгал нэвэр шивэн нэшээд гомбожингийн няндаад. Тэний саажадоо тэгвэн мемба дар нямбар шагна мембен даажимба ни дар ришиг шамдун жүн чадвын нянда сүжирвийн жон ёви чирэг. Тэгээд тэрнийхээ баталгаанд бол нянангийн лүнд татсан. Нянангийн лүнд ихэнд нь бол дамжаа бадгар цадмар жайна гэд тэдэр пагва шари бол асууга жанжуусан ба симбач юм намда тэгвэн мемба ёнсо нянгандан давар намбар шагва сумба шиндүү гэдэг нь энэ нь бол тэр нөгөө биеийн гавсуу гэдэг нь энэ хэсэг баггүй. Энэ тод шараар тэмдэглэсэн нь бол биеийн гавс. Тэгээд нөгөө тэр донгийн гавсуу гэдэг нь утгын үед бол гомбожингийн нянда гэдэг энэ хэсгийг болохоор зэрэг тэр нянда цани бала жорва бедун жорва тэр гомбожингийн нянгалан даваа юм ба шэвэр жад дүйд эсрэг гомбожингийн нянгалан даваа гэдэг бүр нянда цани ба жинхэнэ няндаг ингээд тавьж байгаа ч юм бол энэ нянангийн утгыг бол тайлбарласан зөв тайлбар биш ээ гэж хэлдэг байхгүй юу. За тийм биеийн гавсуу гэж. Шари бол асууга тэгвэн мэмбэ няндажи нам шиг сумба. Тэр юу лээ? Тэгвэн мэмбэ ёнсун нянгалан даваа намбар шавга сумба шиндүү.
Няндаж нам шүтэн ба. Донжин гавсуу гэдэг нь бол нөгөө гомбожингийн нянганландава ямбар шивэр жатай гэж гацсан шүү дээ тийм ээ тэр донжин гавсуу я нянда цани бала журва бэдун жор лигва мино гэдэг нь утгынх нь үед болохоор зэрэг нянда цани баг үзүүлсэн бэйн гавсуу бол шари бол асууга тэгва минби няндаг үзүүлсэн ингээд энэ хоёрыг бол ингээд одоо жишээ утга хоёрыг ингэж тааруулж ингэж тайлбарлах бол буруу юм аа гэж тийм ээ буруу юм аа минь үү тэд нар доолоо сүмбийн гомбоо дэнэд данжөөсөө дэлбаалаа гэж. За энэ одоо ширчин дооны энэ утгыг тийм ээ нийтий чинь өөрөө ширчин доо шүү дээ тийм ээ юм жайбрын дэс минь нэг. За тэгээд энэ ширчин дооны одоо энэ зарилгалсан одоо таалал утгыг болвол данжоо ондогжинд тайлбарлахдаа юу гэж тайлбарласан бэлээ данжөөсөө дэлбаалаа заваанд бол дүвдан химээсэн. Дүвдан. Дүвдан дэм ба намдааны санжаалосо гончиг сүмгээ гардаг шүү дээ. Тэрний дүвдан. Тэр энийг бол энэ дүвдан гэдгээр үзүүлсэн. Тиймээс дэлбэр за тэгээд одоо ийм их зүйлийг ингээд ондогжинд тайлбарлаж байгаа байдал ч тийм тайлбарлахдаа дүвдан гэдэг үгээр тайлбарлаж байна. Тэгэхээр одоо бид нар ойлгох за химээсэн хийгээд за заваанд бол заваа гэдэг нь бол ондогжин гэж байгаа. Данжаа ондогжинд бол дүвдан гэж. Энэ ондогжин над байгаа юм. Наа мому хаана гол энэ ч одоо заман энэ дүвдан гэх. Энэ ондогжин шүү дээ энэ дүвдан гэх. Энэ бол ингээд орчиндод бол тайлбарсан тэр хүнзүв дэм ба дондом дэм ба хоёрыг дэний хоёр үннийг бол тайлбарсан. Орчинд бол өө юм. Дэмба намданы гэдэг нь бол дэмбаши шүү дээ. Санжаалаас гончиг сүм гэдэг нь санжаа гончиг чоо гончиг эндэн гончиг. Ингээд тайлбарлаж байгаа юм байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр дүвдан гэж тайлбарласан гэж. Заваанд бол дүвдан гэж таны. За дэлбэд гэдэг нь бол дэлбд онцлог бол жанчувжи сэмжээ равду ява химээх тэргүүтэмнэр бол гарч байгаамаа гэж. Дэан жанчув сэмбадан жанчув сэмби мин ёо шиндүү жэвэн додон чадвалаа гэж. За тэгж гарсан тийм ээ ихний тэр жанчув сэмбийн үлээ жанчув сэмбадан жанчув сэмби мин ёо шиндүү жэ додон чадвалаа гэж. За энэ нүсг нь бол одоо нөгөө нэгдүгээр сударт гарсан тийм ээ одоо хичээлийн ихэнд гарсан нэгдүгээр одоо судрын хэсгээр гарсан шэрв чадвар пагва бодисатва нар баг хөлөгний одоо нянтойгийн шэрвас бол шэрв нь үлэмж илүү юм а гэдгийг үзүүлсэн судрын хэсгээс бол үг шүү дээ. Жанчуу Сэмбадан жанчуу Сэмби мин ёшиндүү жэвин одоо судрын утгыг номноход ямар юм бэ гэхээр гүнзүвжи дэмбала мендава гэж гарсан тийм ээ. А мөн жанчуу Сэмбадан жанчуу Сэмба мин яндагур жесу метон гэдэг нь дон чадвар тэрний утга нь юу юм бэ гэхээр дон домбын дэмбала мендава гэсэн. Ингэхээр нэг өсөндөө гүнзүв дэмба дондом дэмба гэдгийг хоёрыг үзүүлж байгаа. Ийм судрыг. Жишээдэн шэрибу галдэ замбуулын шэсү за замбуулын дээр нөгөө юу лээ нянтонууд ингээд дүүрэн бах юм бол дамбуун цал юу гэдэг отман цал тэгээд дэлжийн цал тэгээд нөгөө нэг цал дүг дугуйн чойд дүг гарсан шүү дээ тий. За тэр за химээх тэргүүтний утга нь бол юу гэхээр нянтой ласуугадан хүмүн маянба химээх тэргүүтнийг бол гаргасан юм үү гэж. Тэ нянтойтой бол нийт тус юм аа. Бол ийм аа. За ингээд юу гарч байна тийм ээ. Ингээд бол тэгчингийн дамаг гэдгийг бол ерөнхий одоо яг тэр дамаг буюу одоо тэр увдас сургаал гэдгийн одоо байдлыг бол гаргаж байгаа. За энэ дээр бол одоо ингээд тэгчингийн дамаг тэр бол тэр дуарангийн тэр дамаг дуарангийн уула дамбаа гэсэн шүү дээ. Тэр дуа гэдэг. Дубба гэдэг нь бол тэгэхээр юу ах нь вэ? Гүнзүвжийн дэмбадан дон дамбын дэмба тийм ээ ийм хоёр зүйл бол гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр
одоо энэ үед аав дээр Дямбанижийн тааж адваалаа шиётэй гэж. Хоёр үнний одоо буюу Хүнзүв Дямба, Дондон Дямба гэдгийг бол шинжилэхэд дөрв байна. Дямбанижийн Ева, Евийн гоно Дангайдуа, Сусон овоо, Жигдэн Тадад, Жадуа намсуу Ёвечээр гэж. Сусон овоо гэдэг нь Гүнзүв Дямба гэж юу юм? Дондон Дямба гэдэг юм. Үн чанар нь юу юм бэ? Үнэмлэхүүн үнэн, жинхэнэ үнэн гэдэг байгаа тэр дээ. Дээд үнэн гэдгийг чинь мөн чанар нь юу юм? За тэгээд энэ Жигдэн Тадад гэдэг нь бол энэ хоёр үнэн маань мөн чанар нь бол нэг юм уу тусдаа юм. Тэ? Овоо Жигдэн Тадад гэсэн үг. Сусон овоо гэчээд тэгээд овоо жиг Тадад гэдгийг бол шинжилсэн ийм хэсгээс үзнэ гэж. Тэгэхээр хоёр үнэн маань нэг мөн чанартай юм уу? Мөн чанар нь тус тусдаа ойлгоц юм уу гэдгийг бол эндээс бас. За ингээд бол маш чухал сэдвүүд ингээд үргэлжлээд ингээд явна. Одоо бол жинхэнэ одоо харчин, ондогжин гэдгийн бол сэдв нь бол жинхнээсээ одоо эндээс хүндрээд явна. Одоо ингээд эхэлж байгаа байдал нь одоо энэ юм шүү. Тийм учраас бол одоо үнэхээр одоо сурын мэдээ гэсэн ус хэлээ битгий. Асаарай өөрсдөө тэр харалдаа бид нар уншиж амжихгүй байгаа бусад одоо номнууд анхлан тарааж өгсөн одоо нөгөө файлаар өгсөн номнууд болоод тэр нөгөө бас сонирхолтой хэдэн 2 3 ном байгаа шүү дээ тийм ээ. Миний бичээд суржийн ТЖ Авган Балдан ламын одоо манай Барчин Жодонгийн сүрчин өөр юу илээ. Тэгэл усал гаж нингийн нуруу тэргүүтээ ингээд 2 3 номнууд тэрийг бол харалдаа сэдвүүд нь ингээд яг ингээ харалдаа унших юм бол их унших зүйл нь бага болоод их тийм хүндрэлтэй биш ядрахгүйгээр ингээ айтайхан ийм байдаг шүү тэгэхээр. За ингээд бол гав дээр Дямбанижийн тааж адваалаа ший гэж. За ингээд дараагийн хичээл дээр өнөөдөр энэ хүрээ завсарлаа. Дараагийн хичээл дээр чин одоо энэ дээр сая яриад өнгөрсөн гамгийн одоо харалдаах чин таажууд дээр одоо хажиг ямар зобоо хийж гин харанлаг яаж одоо хариулж гин тэр тааж тасаа гамгийг дараагийн хичээл дээр. За өнөөдөр